Монголын экспортын гол бүтээгдэхүүн бол яа харахгүй ноос ноолуран бүтээгдэхүүн. Монголын ноос, Монголын ноолур, Монголын ноос ноолуран бүтээгдэхүүн байна уу хэмээн дэлхийн хөдөө аж ахуйн биржүүдээр сураглах хүмүүс олон байдгаа гэдгийг судлаачид хэлж байна. Харамсалтай нь бид энэ зах зээлээ бүгд найрамдах хятад ард улсад алдаад олон жил болсон. Энэ зах зээл дээр бид нэр өөрснөө эзэн болж суухын тулд түүхий бэлтгэн нийлүүлэгчид, дундын зуушлагчид, үндэсний үйлдвэрлэгчид төрийн дэмжлэгийн хүчин чармаалт чухал гэж байна. Дэлхий дээр бол хүн ам болоод өсөж байна. Хүмүүс бол одоо эрүүл байх гэдэг юм болоод бас чухал болж байна. Хүн эрүүл байна гэхэд бол одоо зөв зохистой хооллох, хувцлах гэдэг юм. Тэгэхээр тэр хувцлах гэдэг юм дотор бол одоо эрүүл хувцлалт гэдэг бол юу байх вэ гэхээр зэрэг л одоо энэ натурал юмар хувцлах, шинжлэх ухаан хөгжихийн хэрээр тэр ноосонд байгаа одоо давуу талуудыг бол нээж илрүүлээд энэ бол одоо хүнд бол үнэхээр хэрэгцээтэй байна гэдгийг нээж илрүүлсэн учраас одоо энэ ноосон бүтээгдэхүүнд бол хүмүүсийн одоо сонирхол бол их байна. 80-аад оны үед бол одоо химийн ширхт бол оргил үедээ өрсөн. Тэр үед хүмүүс удаан эдлэгээтэй одоо их сайн бүх бат гэж одоо химийн ширхтүүд хүмүүсдэг байсан бол өнөөдөр гүү болсон байна. Ерөнхийдөө ноосыг бол одоо 40-с насхных нь бол өдөр тутмын хэрэглэгээ болж байна. Яг гэвэл ноос ноолур гэдэг чинь өөрөө хүний биеийн грацийг барьж байна. Тэгээд хөнгөн байна, дулаахан байна. Ямар нэгэн одоо арьс юу нөлөөлөхгүй, харшил өгөхгүй. Ийм голлон давуу чанар байгаа юм л да. Энийг одоо гадна дотны манайхны одоо эрдэмтэн доктор сурсуулаад зөндөө гаргацсан байгаа байхгүй. Монгол гэдэг маань дэлхий дээр байгаа нийт ноолурын 40%-ийг дангаараа үйлдвэрлэж байна гэдэг маань уг нь одоо энэ ноолурын зах зээлийн тэргүүлэгч улс байх хэрэгтэй гэсэн үг тийм ээ. Одоо газрын тосоор жишиж ярих юм бол бид Сауди Араб байхгүй юу? Тийм ээ, Орос улс. Гэтэл бид энэ боломжоо өнөөдрийг хүртэл одоо яагаад ашиглаж чадахгүй нэгээд үзэх юм бол өөр дүр зураг гарч ирж байгаа. Тэгэхээр бас дотоод нөөц уулзаагаа бүрэн ашиглаж чадахгүй байна л да. Одоо бидний сайн мэддэг одоо говь гоёо ярмал буян гал энэ үйлдвэрүүд бол нийлээд 1000 2000 тоног л хэрглэж шít. Бусд нь бол тэгээд одоо хятадын ихэнх нь хятад руу экспортлогдож байгаа хятадын үйлдвэрүүдийн түүхийд болж байгаа гэсэн үг л дээ. Тэгээ энэ бол бид бодох ёстой зүйл гэж. Байхгүй. Бид нар хүн тогтоох ямар ч боломж байхгүй шүү дээ. Хятадууд эдгээр авнал хэрэгэлд анхаас өөр ямар ч арга байхгүй. Гэхдээ өрсөлдөх үйлдвэр байхгүй юм. Одоо манай Монголын хамгийн том үйлдвэр одоо энэ говь говноо ч одоо 1000 тонн бол жил боловсруулагч хүчин чадалтай үйлдвэр шүү дээ. Монголын хамгийн том үйлдвэр. Үндсэндээ нэг 7-8 мянган тонн бол бэлтгэж байгаа. Энэ 1000 тонн энэ авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бас эднэртэй өсрөлдөд авах юм чадвар байгаа. Гэхдээ эдгээр мөнгөгүй. Говь бол үнэхээр мөнгөгүй. Сая би говь нэг удаа ноолор болоо тэгвэл байхан банкны усууд ирсэн зээл хуулгээл ингээл аржина макотойгоо яриа сууж байгаа байхгүй. Тэр төрөөс олгож байгаа 400 тэрбум төгрөг шин байхгүй шүү дээ. Хөгжлийн банкны хаанаг нь очиж саахтсан. Тэгээд ирэхгүй. Тэгээ хамгийн гол очиж байгаа бэрхшээл нь бол энэ эргэлтийн хөрөнгөний асуудал шүү дээ. Одоо юу гэхэд хятадын ноолор бэлтгэгч нар хятадын өөрийн зах зээл дээр 3-4% жилийн штэ хүүтэй эргэлтийн хөрөнгө аваад тэрүүгээр ноолор бэлтгэдэг байхгүй. Манайх бол жилийн хүн 24-30%. Ингээр чинь одоо нөгөө өрсөлдөх чадвар гэх юм уу одоо ямар ч боломжгүй болчдөг. Тэгээд өрөнд ороод эхэлдэг. Энэ бол хамгийн том бэрхшээл. Өнөөдөр ингээд ноолурын 8-ыг аваад үзье тийм ээ. Монголд явж байгаа. За одоо ингээд яг ноолурын эд сезон явж байна. Одоо эмээлт гэдэг юм уу ингээд хотын орж гардаг яг эсгүүдээр ноолор аавн тийм ээ. Одоо авдаг цэгүүд ажиллаад эхэлсэн байна. За гэхдээ бидний судалснаар ер нь эдгээр хүмүүсийн бараг 99.9% нь одоо манай урт төршийн одоо 8-ачд байгаа тийм ээ. Яг хөө анх одоо хүлээж авж байгаа нэг Монгол 8-ач юм шиг мөртлөө тэндээс одоо авдаг нь одоо манай одоо хятадын 8-ач тийм ээ. Тэгэхээр энэ юуг харуулж байна гэхээр бид дэлхийн нийт ноолорын 40% гаргасан хэрнээ нэг өрсөлдөгч хятад улстай бүх одоо тэр өрсөлдөх чадвар, нөөц, бололцоо, боломжоо алдсан юм бэл. Одоо тэгэхээр хятад улс яаж нэхэрэ манай одоо 40%-ийг ноолорыг аваад өөрийнхөө 40%-тай нийлүүлээд ингээд дэлхийн ноолорын бодлогыг тодорхойлж байна. Үе үеийн засаг болгоно л одоо Монголын
экспортыг ноолуурыг хөгжүүлэх гэдэг хөтөлбөрүүд гаргадаг. Урд өмнө нь бол ноолуур хөтөлбөрчгөл гэж гаргаж байсан экспортыг дэмжих гэж гаргаж байсан үйлдвэрчлэлтийг дэмжих гэдэг ингээд төр засгаас гаргаж байгаа бодлогууд бол маш их. Тэгэл энийгээ дэмжихийн тулд Ямаанд нь ч мөнгө өглөөл гэжсэн. Одоо энэ Чингис Пандаас бол маш их юу өгч болоод бас үйлдвэрүүд бол юу авчижсэн. Тоног төхөөрөмжүүлээд маш сайн шинжлэгдсэн. Манай одоо ноолуурын үйлдвэрүүд дээр бол одоо дэлхийн хамгийн сүүлийн үеийн л тоног төхөөрөмжүүд бол ер нь байгаа. Тэгээ юу ингээд байдгүй хөр зэрэг нэгдүгээрт нь бол манайхны бас ингээд зах зээлийн судалгаа гэдэг юм бол нэг тийм бүрэн бүхэнд нь бол байхгүй. Тэгэхээр зэрэг бүтээгдэхүүн хийнэ гэх юм бол тэр зах зээлээр одоо сайн судлах хэрэгтэй. Нэгдүгээрт нь энэ жаахан дутагдaltaй байдаг байх. Бүрэн сайн болоогүй байх гэж боддог. Хоёрдугаарт нь маш их татварууд байна. Үйлдвэрээс бол одоо энэ татварын хөнгөлөлт гэдэг юмар л одоо үйлдвэр яаж ер нь улсуудын энэ зорилттой үйлдвэрүүд нь хөгждөг гэх юм бол энэ зүрийн татваруудаар л бас дэмжлэг үзүүлдэг. Тим юм нь жаахан дутагдaltaй байдаг болов уу гэж бодож байна. Гэхдээ тэрийг бол яг үйлдвэрлэгчд л хэлэх байх л та. Ингээд нөгөө стратегийн бүтээгдэхүүн гэсэн мөртлөөс энэ дээр яг одоо төрөөс чиглэсэн онцгойлсон одоо ийм бодлого дутмаг байсан л та. Тэгээд яг бид нөгөө сая ноолуур хөтөлбөрийг одоо өнгөрсөн жил бид боловсруулад өнгөрсөн 2 дугаар засгийн газрыг батлууллаа. За энэний хүрээнд болохоор үйлдвэрүүдэд одоо шаардлагатай байгаа эргэлтийн хөрөнгийн асуудлыг одоо шийдвэрлэх гол одоо том зорилго бол биднээс тусгасан. За тэгээд нэмэн үртэг шингээх одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү одоо хөгжүүлэхээр биднээс үндсэн бодлого барьж явж байгаа. За яг би бас ингээд яг энэ ноолуурын бас зах зээл рүү тодорхой хэмжээгээр ороод тийм ээ. Одоо бүх циклийн дуусглаа. Бүр сумын төвчнөөс аваад одоо боловсруулад угаагаад самнаад тийм ээ. Ингээд хятадын бас томоохон ингээд үйлдвэрт нийлүүлээд дотооддоо бас ингээд захиалга өгөөд одоо самнуулаад гэдэг юм уу. Энэ бүгдийг яг хийж үсгэхэд ерөөсөө нэг л асуудал гарч байна. Ерөөсөө л зээлийн хүүгийн асуудал. Ерөөсөө яагаад дотоодын үйлдвэрлэлийн ихэнх нь одоо тийм ээ. Одоо том үйлдвэрүүдийг ярихгүй байна л да. Одоо говьч гэдэг юм уу, гоёо гэдэг юм уу тийм ээ. Том үйлдвэрүүд одоо жишээлбэл оршин одоо өнөөдрийн хүртэл оршин тогтнож байгаа. Бусад ихэнх ноолуурын одоо том жижиг дунд хэмжээний үйлдвэрүүд тийм ээ. Одоо тэр дотроо одоо угаах, самнах, эерх, утас болгодог энэ үйлдвэрүүд маань бүгдээрээ баг би одоо бүгдээрээ гэж хэлмээр байна. Бүгдээрээ санхүүгийн маш том асуудалтай байна. Том жижиг гэлтгүү. Тэрний үехээр ерөөсөө эргэлтийн хөрөнгө байхгүй, одоо санхүүжилт байхгүй. За санхүүжилт аваа ихээр банкуд нь зээл өгдөг. За нэг банк усаас сарын 3-4% үедээ зээл авдаг. Ийм мөнгөөр Монголын одоо ноолуурын салбар санхүүжигдэж байгаа байхгүй юу? Сарын одоо 2-3-4 гэдэг маань одоо жилийн баг 30-40-50% хүүтэй зээлээр Монголын бизнес эрхлэгчид маань энэ ноолуурын зах зээл дээр ажиллаж байгаа. Гэтэл бидний өрсөлдөгч хятадын бизнесмэнүүд яаж ийм нэхэрэ жилийн 2, жилийн 3 хамгийн өндөртөө бүр одоо банкнасаа зээл авахд жилийн 4% одоо зээл аваад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр жилийн 50% хүүтэй Монгол ноолуурын бизнесмен, жилийн 3% хүүтэй хятад одоо ноолуурын бизнесмен хоёр хоорондоо өрсөлдвөл аль нь ялах вэ? Хятад л ялах байхгүй юу? Хөдөө аж ахуйн биржийн хууль гарах нь бол хэцүү болсон юм аа. 2000 онд хөдөө аж ахуйн одоо биржийн хууль гарсан. Тэгээ одоо 2000 оноос хойш одоо биржийн тэр хуультай холбоотой тэр юм уу одоо журам мурам нь одоо жоохон гажаад бирж толгооноос байгуулагдсан юм аа. Бирж гэдэг юм бол уул нь бол одоо тэр анхан шатнаас доороос явах хэрэгтэй. Бирж байх нь зүү хэрэг. Тэгээ одоо манай Монголд бол яг толгооноос байгуулагдсан учраас жоохон алдаатай яваад байгаа. Одоо үн тогтоох эсвэл зүгээр хоёр хүний одоо хилцэл хийгээд явж байсан үнэ дундаас тэрийн хуулиар одоо далимдуулж татвар авах. Нэг одоо нэг эрхийн бичиг өгдөг. Энэ минь бол яг учир дутагдaltaй юм. Уул нь бол одоо яг эхний удаа бол яг гарааны компани ихтэй бол одоо мэдээж санхүүгийн дутагдал байсан л байсан. Одоо тэр олон жил хураагаад миний олд сонсноор бол овоо эдэн төрөм төгрөг олсон гэж яриад байдаг юм байлээ. Одоо одон дотноос хүмүүс би үл тэрийг мэдчихв. Хэрвээ тийм юм байгаа бол одоо тэр хөдөө орон нутг руу орооч. Яагаад ч битгий гадагшаа гарч гүйцгээгээд байгаа чи. Одоо Тэнжингийн бомб дээр ноолуур зардаг болно. Энд ч нөгөө өнц суурн тавигдаагүй юм. Тэр би нураад унцхлуул гэж бодож байна.
Тэгэхээр одоо үнэхээр одоо тэр тэмжилээ гараад түүхийдээ зарагддаг одоо тийм юм тогтолцоо бол өөрсдөө суур баацтай болж иж. Одоо бирж төдөө орнуудад нэг жижиг эсклат байхгүй шүү дээ. Төлөөлөл байхгүй. Тэгээд одоо ингээд дээдлэх ажлыг хийгээд байдаг. Доошоогоо орж одоо тэр анхан шат руу орооч гэж л одоо бирж байгаа нөхдөөс хүсмээр байгаа байхгүй. Одоо бидний нэг зорж байгаа энэ жилийн зорж байгаа ажил нь 100 суманд 100 жишг хоршоо яг малчин гişүүдтэй хоршоодыг байгуулъя гэсэн байна. Тэр хоршоодыг байгуулаад тэднэрт одоо сав агуулга логистик яаж хийх үү, сургалт сурчлагаа энэ сонгодог утгаараа яаж байх хэвээр энэ тал дээр бол судалгаа хийгдэг яамтайгаа хамтраад ажиллаж байна. Хэрвээ бид нэр тэр жишг хоршоодыг байгуулад ирэх юм бол угаасаа тэд нар өөрснөө агуулгатай болон төр засгаас нь дэмжлэг үзүүлэхээр бол судалгааны ажлууд бол явагдаад нэлийн нааштай эрэг мэдээлэлүүд эрэг хандлагууд бол байгаа. За би ингээд сүүлийн нэг 10 орчим жил ингээд ноолуурын зах зээл дээр төрийн одоо бодлогыг харлаа л энэ хөдөө аж ахуйн сайд нарын тийм ээ ерөнхий сайд нарын ерөнхийлөгчдийн одоо хэлсэн энэ ноолууртай холбоотой хэлсэн хөдөө аж ахуйн биржлэгж яриад байдаг тийм ээ. Энэ л одоо тэдний хийсэн хамгийн том ажил байгаад байгаа байхгүй юу. Гэтэл яг энэ зах зээл дээр бизнесменийн одоо хуваар ороод тийм ээ зах зээлийг судлаад үзэхээр энэ хөдөө аж ахуйн бирж бол нэг тийм ач холбогдолтой байгууллага биш. Тэгэхээр бид одоо яг энэ одоо ноолуурын зах зээлийг одоо хөгжүүлэхэд тийм ээ энэ дээр нь дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд юу хэрэгтэй вэ гэдгээ өөр өнцгөр харах хэрэгтэй юм байна. Энэ бол ерөөсөө тийм хөдөө аж ахуйн бирж биш, харин энэ бол дотоодын санхүүжилтийн асуудал, хөрөнгө оруулалтын асуудал, зээлийн хүний асуудал болчиход байгаа. 21-р зуунд дэлхийн хүн ам эрүүл амьдралын хэв маягийг сонгож үүнийгээ дагаад эрүүл эко хүнс болон эдлэл хэрэглэлийг хэрэглэхийг өлөд үзэж байна. Хүн амын сонголтыг дагаад дэлхийн зах зээл дээр ноос ноолуурын салбар хөгжиж байна. Харин манай улс дэлхийн зах зээл дэх ноос ноолуурын түүхийн эдийн 40 гаруй хувийг эх орондоо үйлдвэрлэдэг. Харамсалтай нь Монгол улсад ноос ноолуурын эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боловсон хүчин хангалтгүй байна. Боловсон хүчний дутагдлаар одоо 15-аас 20 жил болж байна. Миний үеийн одоо социализмын үед одоо зөвлөлт удаас уу одоо тэр саяны орнуудад төгсөж ирсэн улсууд үнэндээ пэсэндээ гарцгаачлаа. Тэгээ манай салбарын технологи инженерийн зүйлийн шүтист бэлддэг. Тэр маань одоо жилээс багасаад байна. Бидэнд бол одоо тэр чиглэлийн мэрэгжилтэнгүүд бол маш их шаардлагатай. Одоо 5 төрлийн мэрэгжил байгаа байхгүй юм. Механик, технологи, химч гэдэг одоо үндсний юмнууд байна. Тэгэл цаашаа тэрний одоо нөгөө талаас нь олон талаас нь судлаач нар. Ихтэй сургуулиудын төгссөн хүмүүсийн 40% нь ажилгүй байна гэдээ яриад байгааг бол би гайхаж байгаа байхгүй юу. Манайх одоо энэ өнөөдөр яг одоо нэхэмлэн үйлдвэрийн технологи гэдэг мэрэгжлийг Монгол улсад ганцхан шинжлэх ухааны технологийн их сургуулийг бэлдэж байна. Өнөөдөр одоо манайх яг 18 хүүхэд диплом бичиж байна. 18 хүүхэд маань ганцхан говь компани шаардлагыг хэрэгцээг хангаж чадхааргүй гэж. Тэгэл одоо яаж нэг хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд үйлдвэрүүд сургаж авч байна. Өөрсдөө сургаж авч байгаа. Тэгээд энэ өнгөрсөн жилээс хойш бид нэр энэ сургалтын байгууллагын боловсрол яам тэгээд энэ шүтээсийн багш судлаач нартай яриад байна л да. Тэгээ энэ яг хөө энийг бол одоо ерөөсө төрийн бодлогоор л хийхээс биш нэг холбоо юм уу нэг ганц сургууль өөрөө тэр тэмцээд бол хүч мөксдөг юм байна.